Сайн байцгаана уу орон нутгийн эрхэм үзэгчид та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. TBS телевизийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжис дугаар эхэлж байна. Үзэгч танд мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулъя. Нэмэдэ дархны хүүхдүүд малчин айлын аж байдлаа танилцсан тэдний өдөр тутмын ажилд туслахаар тодорхойлбол Дархуул аймгийн Орхон сумын инх талбагийн 2 малчин айлд зочиллоо. Тэд эцэг эхийнхээ зөвшөөрлийн дагуу 2 хоногийн хугацаанд малчин өрхөнд амьдарч тэдний бүх ажил тус дэм болох гэж байгаадаа таатайлаа. Энэ цаг үеийн хүүхдүүд гар утас таблетнаас салхаа байж уламжлалт өв соёлоос холдсоор байгаа. Өөрөөр хэлбэл бүх зүйл нь бэлэн ажил хөдөлмөрийн амтыг мэдрэх нь багасаар байгаа бол Дархуул аймгийн улаан загалмай хорооноос хүмүүнлэг түлчин төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь цаг үеийн олсон ажил болж байна. Хүмүүнлэг түлчин төс нь өсвөр үе хүүхэд залуучуудыг өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчин өв соёл Монгол арга ухаантай биечлэн танилцаж туслах боломжийг олгож байна. Хүүхэд залуучуудыг хамгийн гол нь хүмүүнлэгийн үсэд урайлж нүүдлийн мал аж ахуй, мал маллагааны арга ухаан, малчин хүний өдрийн хөдөлмөрийн онцлог, амьдралын дадал хэвшлийг танин мэдүүлж тэднийг хүнд туслах, зөв хандлага сургах зорилготой хэрэгжиж байна. Хүмүүнлэг түлчин төсөлд Дархуул аймгийн оюуны ирээдүй болон Дархан Ипотийн сургуулийн сурагчид буюу Дархуул аймгийн улаан загалмай хорооны онцгой гишүүн сурагчид хамрагдаж байгаамаа. Тэд өнөөдөр Орхон сумын инх талбагийн малчин өрх, санж болон төмөр очир нарын улаан загалмай онцгой гишүүн гэр бүлд айлчлан очиж эхний туслах ажлаа эхлүүлж байна. Би Дархан Ипотийн сургуулийн 11-ийн ангиас суралцдаг намайг Ануу гэдгийг. За өнөөдөр онцгой гишүүн улаан загалмайгийн онцгой гишүүн болсон. Тэгээ ер нь бол баяртай байгаа онцгой гишүүн болсон да. Тийм. За ер нь одоогийн хүүхдүүд сошиалд их донцсон байна. Юм л бол гар утас цахилгаан электрон хэрэгслээс хамааралтай болсон гэдэгтээ чи хэр санал нийлэх үү? Энэ дээрээ ер нь тусалж аваад үнэхээр баяртай байгаа. Одооны хүүхдүүд ер нь ихэнх нь сошиал медиад ер нь донцсон. Менежмент гаргаад уцаа оролдож болох ч гэсэн илүү амьдралын уламжлалтай илүү салшгүй холбоотой байгаарай л гэж хэлээ та. За эцэг их нь яаж хүлээж авсан бэ? Юу аавч ер нь дуртай байсан. Манайх бас Малтай бас ойрхон болохоор энэ ажлыг зохион байгуулсан улаан загалмайхандаа баярлалаа. Тэгээ эдийн оролцсондоо бид бүхэн үнэхээр баяртайгаа. Намайг Цэлмэн гэдэг. Оюуны ирээдүйн 9-1 сурагч. Чиний хувьд бас энэ төсөлд оролцож байгаа зорилго байгаах гэж бодож байна. Ямар зорилгын үнс нэрвүүж бодоод бас өнөөдөр энэ төсөлд оролцож байгаа. Хөдөө амьдарч байгаа хүмүүсийн амьдрал аж ахуйн таних зорилгоор. Ямар ажил төслөө гэж бодож байна одоо 2 хоног. Энэ айлын бүх аж ахуйн юмд нь сэтгэлээ гаргаж туслах болно. За эхлээд хөдөө ирсэн сэтгэл ямар байсан шууд машинаас буугаад. Сайхан. Бусдад дэмдээ явж байгаарай. Бусдад тусалж явж байгаарай гэж би уриал ураа. Сайн байцгаана уу, намайг Хулан гэдэг. Би Дархан Ипотийн сургуулийн 10 ангид сурдаг. Тэгээд энэ малчны хотгон дээрээ их гоё байна. Цэвэр агартай. Би улаан загалмай тэргүүн болон дээрэс нь эцэг ихаан зөвшөөрлөөр ингээ гэрэн дээр гарын үсэг зурж өөртөө танилцж байгаад ингээд ирсэн байгаа. За 2 хоног гэж байгаа. Ямар ажилтанд туслаж яая гэсэн дотроо ер нь бодож юм зэрэг. За 2 хоногийн дотор ядаж гэрийн цэвэрлээд хоолыг хийгээд өгвөл энэ яг мал төлж байгаа үеэр нэлийн тусдын болох ба. Сая энэ хургнуудыг тэрж үзэхэд амар хөр хаяадаа ч гэсэн зундаа ялангуяа ингээд мал төлөх үеэр ч юм уу ирээд малынхаа хотгон ингээд байж ивэл Монгол хүн гэдэг утгаараа хямран ч гэсэн сэргийх баха. Дархан Ипотийн сургуулийн 10 анги сурагч энэ жаргал маань. Миний сэтгэл болохоор амар гоё юм. Ялангуяа ингээд одоо хонь мал майлах чимээ тэгээ гадаа агаар бол үнэхээр сайхан цэнгэг байна. Дэлгэцэн ширтээ твтэх бол жоохон уйтахтай яг ингээд зурагтаар бол ийм тийм юм харж байгаа ч гэсэн яг амьдараа бол бид нэг ирж чаддгүй ялангуяа ингээд хөдөө хот байгаа. Тэгээ зуны амралтаар ирнэхээр зүгээр нэг хоноо л авчтайгаа ингээ 2 хоноод яг бүх юмыг ингээд би дагаад гэр оронд нь туслаад байна гэхээр үнэхээр гоё санагдчихж байгаа. Төсөлд оролцогч хүүхдүүд нь хамгийн гол нь өөрсдийн сайн дурын үндсэн дээр эцэг их болон асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу харьяа сургуулийн сургалтын алба багшаасаа албан ёсоор зөвшөөрөл чөлөөгөө авсан байна. Сүрийн хүүхд залуучуудыг хүмүүнлэг нэгүүлсэн гүйцэд суралцуулах, хүнд туслах энэ нэмжин сэтгэл хандлагыг тогтоохыг тул бидний эцэг их аав ээжүүд, сургууль хүмүүжүүлэгч багш нартай хамтраад одоо үйл ажиллагаа зохион байгуулалтын одоо нэг хэсэг нь энд одоо болж байна. За тэгэхээр бид нар бол энэ жил анхны удаа хийж байгаа учраас бид цөөхөн хүүхдүүдийг бид нар одоо малчтаар хүргэж өгж байна. Өөрснөө бид нар хамтраад одоо хүүхдүүдээ өөрснөө яг малчин айлд хүлээлгэж өгж, за тэгээд малчин айлын өөрсдийнх нь
малчин айлтай тэр одоо ажиллах хүүхэд улаан загалмаа хороо багш хамтарсан ийм гэрээ хариуцлагын гэрээ байгуулж байгаа. За энэ гэрээний хамгийн гол зорилго бол хөдөө одоо бид нар одоо малчин айлд хөдөө хүүхдүүд орой үдэж гарах нохой ямар нэгэн амьтдаас үхэр малнаас бас эрсдлээ сэргийлэх гэдэг чиглэлээр хариуцлагын гол гэрээний зорилго оршиж байгаа. За тэгээ хүүхдүүд бол гол нь өвөг дээсээс олон жилд одоо уламжилж ирсэн өв соёл. За хөдөө малтай ялангуяа хаврын цагт одоо малчид одоо ямар хүндрэл бэрхшээл байдгийг, за ямар одоо тус тийм хэрэг байдгийг гэдэг чиглэлээрээ бас энэ малчдад хүүхдүүдэд туслуулах энэ ажлыг голчлон одоо бид нар зорж энэ малчдаа хүүхдүүдэд хүргэж авчирж байна. Орхон сумын инх талбайгийн малчин өрх Санж төмөр очир нарын гэр бүлүүдэд ахмад наснууд бага насны хүүхдүүд бий. Тиймээс сурагч хүүхдүүдийн зүгээс өөрсдөө хийж чадах бүх зүйлээрээ туслаж хүмүүнлэг төлчин төсөлтөд хамрагдаад буцах юм а. Хэлбэрийн дараагийн мэдээ. Гадаадын ихтэй сургуулийн тэтгэлэг авч чадсан шилдэг төгсөгч нар дархны хүүхдүүдэд туршлагаасаа хуваалцсан онцлог үйл ажиллагаа өнөөдөр залуучууд театрын ихтэй ахимд зохион байгуулагдлаа. Ингээд тус арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад хэрхэн ихтэй сургуульд орох талаар зөвлөгөө өгч, хэрхэн үр дүнтэйгээр суралцах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр чиглүүлэх зорилготойгоор Дэлхийн Монгол иргэн ахлах ангийн сурагчдад зориулсан Mentorship 2025 хөтөлбөрийн уулзалт өдөрлөг өнөөдөр Дархан хотод боллоо. Гадаадад ялангуяа Европын орнуудад тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар Чех улсаас Чехийн тэргүүлэх зэрэгтэй их сургуулиудын албан ёсны төлөөлөгчид ирж, Чех болон бусад Европын орнуудад суралцах боломжуудын тухай танилцуулсан юм а. Энэхүү уулзалтад сургалтанд Дархан Улаан аймаг дахь Дархан сумын ерхий боловсролын сургуулийн төгсөх 11-12 дугаар ангийн сурагчид хамрагдлаа. Гадаадад төгсөгч нарын ихтгэл зөвлөгөө мэдээлэл, илгээлт 2100 танилцуулга, мэрэгжил сонголт, эсэлтийн ерхий шалгалт, тэтгэлэг хэрхэн авах вэ? Тэтгэлэгтэй хэрхэн эзэн болох вэ? Хувийн менежмент, Монгол гадаадын ялгаа зэрэг олон сонирхолтой мэдээлэл хүргэсэн юм а. Энэхүү арга хэмжээг Дархан Улаан аймгийн болон Дархан сумын засаг даргын тамгын газраас дэмжин хамтран ажиллалаа. Өнөөдөр бол одоо Америк, Австри, Герман, за дээр нь Чех, Унгар гэх мэтчлэн Европ орны 40 орчим сургуулиудын танилцуулгадахаас гадна Япон Солонгосын сургуулиудын тэтгэлэг хөтөлбөрүүд танилцуулж байгаагаар онцлог байна. За нөгөө талаараа Монгол улсын ерөнхийлөгчийн нөгөө илгээлтийн эзэд за дээр нь бол одоо энэ оюутны тэтгэлгийн томоохон хөтөлбөрт тэнцсэн сурагчид маань ирж за ярин тэтгэлэг гэдгийг юу гэж ойлгох юм? Энд өөрсдөө яаж бэлддэг? Эсэлтийн ерөнхий шалгалт, TOEFL IELTS оноонуудыг хэрхэн яаж авах юм? Гэх мэтчлэн яг өөрсдөө туулсан гол мэдээллүүдээ бол танилцуулж байна. За нөгөө талдаа өөрсдөө сонгосон ихтэй сургуулиуд дээр эссе бичгтээ юун дээр анхаарах хэрэгтэй. Цаашлаад бол яг энэ тэтгэлгийг авснараа тухайн оронд очиж сурахад соёлын болон одоо бусад чиглэлийн ямар одоо сорилт бэрхшээлүүд тулгамдсан гэх мэтчлэн олон чухал асуудлуудаараа мэдээллүүдэд танилцж байна. За нөгөө талдаа сая дэлхийн тэр томоохон хэмжээний 40-од ихтэйд сургуулиудын танилцуулгаас гадна одоо яг энд сонирхож байгаа ахлах ангийн сурагчдыг менторшип хөтөлбөрөөр дамжуулаад тусгаалan бэлтгэж тэмцэх хүртэл нь одоо ингээд зөвлөн туслах ийм үйлчлэгнүүдийг үзүүлэх байгууллагуудаас танилцуулгаараа бас дамжуулж бол мэдээлэл өгж байгаа нь онцлогтой байгаа. Уулзалт өдөрлөгт ерөнхийлөгчийн илгээлт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан олон орны ихтэйд сургуулийн тэтгэлийн эзэн болсон хүүхдүүд өөрсдийн ариун туршлагаасаа хуваалцж байна. За сайн мэцгэнөө намайг Бэмсрэнгийн намын цэцэг гэдэг. Би Зохион аймгийн улаастай сумаас яг ерөнхийлөгчийн илгээлт 2000-ны зөвлөлбөрт тэнцээд одоо бэлтгэл хөтөлбөрт хамраж байгаа юм байна. Дархан хотын ингээд сурагч нарт болохоор би яг ингээд тэтгэлэгт хэрхэн тэнцэх талаар за мөн дээрээс нь яг гадаадын топиктэй сургуульд ингээд материалаа хэрхэн бүрдүүлж ямар үйл процессор ингээд явуулдаг талаар ихтэй товч мэдээлэл өгсөн байгаа. Хамгийн гол хүүхдүүдэд анхаарах ёстой зүйл нь хитэх айгаад идэг, сүрдээд идэг зүйл нь юу гэдэг вэ? За ер нь бол ингээд амар ингээд их сургууль ингээд аппликейшн процессыг амар том зүйлээр хардаг. Амар олон угаасаа ингээд шаардагддаг, угаасаа хэрэг болдог. Өөрийгөө голлолгүйгээр тэр ингээд амар том асар том ингээд процесс ингэлгүйгээр дээш нь ингээд мацаад ингээд ард нь гараарэ гэж бас залуучуудаа зөвлөмөр байна. Хичээл гадуурны ерөнхийдөө англи хэлний ерөнхийдөө дандаа сургалтынаас их хамрагддаг байсан гэж болно. Тэгээд ерөнхийдөө хэлээ илүү сайжруулахын тулд олон төрлийн бас үйл ажиллагаанд англи гадаад дотоод бас явж байсан. IELTS-ийн бэлтгэлээ болохоор яг гэртээ бараг 1 сар хийжсэн. За энэ дээр болохоор яг одоо чи YouTube ч ингээд амар олон мэдээллийн сайттай болсон бараг сургалт хийхээс илүү бас YouTube бас амар багш болсон байна.
Дархан хотны өнөөдөр болсон дэлхийн Монгол иргэн менторшип арга хэмжээнд Завхан, Баянхонгор, Говьалтай, Төв зэрэг аймагуудаас буюу орон нутгийн жирийн ерөнхий боловсролын сургуулиудаас дэлхийн хэмжээний сургуулийн тэтгэлэг авч чадсан шилдэг төгсөгчид хүрэлцэн ирж дархны сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгснөөрөө онцлог байсан юм а. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд шагаан харвааны дугуулан хичээлэж эхэллээ. Тодорхойлбол тусгай хэрэгцээд иргэд хичээлэхэд хамгийн тохиромжтой спортын тоонд үндэсний шагаан харваа багтдаг байна. Сонирхсан бүх тусгай хэрэгцээд иргэдэд нээлттэй юм байна. Үндэсний уламжлалт өв соёл болох шагаан харваа спортоор тусгай хэрэгцээд иргэдийг хичээлүүлэх, үндэсний спортоо түгээн дэлгэрүүлж, аймаг улсын тэмцээнд тамирчид бэлтгэх үндсэн зорилготойгоор Дархан аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд шагаан харвааны дугуулан хичээлэж эхэллээ. Тодорхойлбол өнөөдөр үзүүлэх тоглолтоор дугуулангийн албан ёсны нээлттэй зохион байгуулсан юм. Дархан аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, аймгийн биеийн тамир спортын газар, аймгийн шагаан харвааны холбоо төрийн бус байгууллагатайгаа хамтран ийхүү тусгай хэрэгцээд иргэд тус спортоор хичээлэх бүрэн боломжтой боллоо. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тус спорт нь тусгай хэрэгцээд хүмүүст хамгийн тохиромжтой спортуудын тоонд ордог байна. Тэгээ шөнийн 15-ны энэ бэлэгтэй сайн өдөр Монголын уламжлалт өв соёл тэ шагаан харвааны клубыг манай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвдөр яг одоо иргэдтэй үйлчлүүлэгчтэй зориулаад нээж байгаа явдалтай одоо баяртай байгаа. За энэ ажлыг бол бид бас он гараад биеийн тамир спортын газартайгаа харилцан ярилцаад за тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яг ямар спортын төрлөөр хичээлүүлвэл илүү тохиромжтой байх юм бэ гэдгийг бол бас ярилцаад сонгосон ийм хэлбэр байгаа. Дээр нь бас биеийн тамир спортын газартайгаа хамтраад манай аймагт хичээлдэггүй хонгод бөмбөг гээд бас манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бас нэлээд тохиромжтой юм спорт байгаа. Тэгэхээр энэ спортын төрлийг 4-5 сараас эхлээд хичээлүүлж эхлэе гэсэн бодолтой энэ спортынхаа бас тэмцээнийг хийх зорилготой байгаа. Боочигийн одоо клуб дугуулан бол манай дээр хичээлж байгаа. Боочи бол нодлон жил улсын аварга шалгаруулах тэмцээн бол манай аймаг дээр зохион байгуулагдсан шүү дээ. Тэгээ энэ жил бол бид бас Боочигийн аймгийн аварга аймагтаа зохион байгуулна гэж бодож байна. Тэр утгаараа бол бас бэлтгэл хангагдаад тамирчид маань сонирхсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ирээд дугууландаа хамрагдаад ингэ явж байгаа. Өнөөдөр энэ бэлэг цаа өдөр бас хүний хөгжлийн төвтэйгээ манай байгууллагын арга зүйчтэй болсон. Энэ чиглэлийг хариуцсан. Энийг ингэж бид нар хамтарч ажиллаж одоо иргэдтэй үйлчлэх 7 хоногт 3 удаа түүнээс дээш заал танхимаар хангаж цааш тэмцээн урагтанд оролцуулах энэ чиглэл рүү одоо дэмжиж байгаа манай байгууллагын анхны одоо энэ жилийн том ажлын нэг байна. Энэ тусгай хэрэгцээ улсуудаа бид энэ спортыг яг бүрэн дүүрэн тохирох юм байна. Хичээллэхэд одоо ямар ч одоо үедээ цаг минут гэхгүйгээр одоо уламжлал улсын наадгаагаар иргэдтэй энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зориулж байгаагаараа бид одоо их талархаж байгаа. Дээр нь манай арга зүйчд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яг дангаараа харьцсан арга зүйч энэ чиглэл рүүгээ бид нар хуучин хийдэг байсан ажлууд дээр нэмж шинийг санаачилж өшөө олон төрлийн ажлыг хийхээр бид төлөвлөж байгаамаа. Ингээд өнөөдөр энэ одоо нэг шинээр клуб үд хаалгаа нээж ингэж сургалт явуулах чагаад бол талархалтай байна. Шагаан холбооныхондоо бас үнээр талархснаа илэрхийлье. Энэ шагааны одоо мэргэжлийн тамирчдын нөөцтэй ирж сургалт одоо юмнуудаа үзүүлж ингэж одоо ажиллахаар бид тохирсон байгаа. Дугуулан хуруу харваа, номд харваа гэсэн хоёр төрлөөр явагдах бөгөөд хуваарийн дагуу Ахмад харваач, жаргал сайхан болон холбооны гишүүд хамтран хичээлүүлэх юм байна. Сонирхсан тусгай хэрэгцээд иргэд маань Дархан аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хандах боломжтой. Нэмэлтээр дуулахад шагаан харавдаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай ханддаг, зөв шийдвэр гаргацдаг, хүлээцтэй байх зэрэг чадруудыг эзэмшдэг бөгөөд төвчээр мэдрэмж хоёрын хослол болдог. Зурхаа буюу өрөх хүртэлх орон зайг тооцоо олж, биеийн тэнцвэрээ хангаж хурууны эвслээ олсон байх учиртай гэлээ. Мөн шагаан харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн болдог бөгөөд хамт олонны илүү хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг гэд олон давуу талтай байна. Үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилнэ. Эрхэм дарханчуудаа мэдээллийн хөтөлбөрөөр тодруулга ажиллахаар одоо та бүхэндээ өргөжлөл өргөх гэж байна. Тэгэхээр туу удахгүй Монгол Улсын зэвсэг түвшнээ буюу Монгол цэргийн өдрийг тохиолдуулсан нэг онцлог тоглолт Дархан хотын залуучууд театрт болох гэж байгаа юм байна. За тодруулах юм бол Монгол Улсын гавьяа жижигчин, дуучин Бүрнэ аяр болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан залуучууд театрын дуучин, дарханчуудын хайртай дуучин Ган Жимэг нарын уран бүтээлийн хамтарсан Гэгэн Жимээр хэмээх тоглолт болох гэж байгаа юм байна. За юм түрүүн танд бас арай мэдээ үзэгчдийн хүмүүс өргөж байна Ган Жимэгчтэй. За баярлалаа. Ингээд
Телевиз үзэж байгаа дарханчуудаа энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд Монгол улсад зэвсэгт хүчнэн үүсэн байгуулагдсны түүхтийнхөө баярын өдөр тохиож байгаа. Юуны өмнө бүх одоо сайхан ирчүүдтэй, эр цэргүүдтэй баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэ тоглолт маань бас одоо Монголынхаа Дархан хотынхоо ирчүүд зэвсэгт хүчний байгууллагын эр цэргүүдэд зориулсан ийм сайхан тоглолт болно. Ингээд Монгол улсын гавьяач жүжигчин Бүрнэ Баярагчтай хамтарсан Гэгээн жимэр гэдэг тоглолт маань 3 сарын 16-нд 19 цагаас Дархан хотын маань залуучууд театрт ганцхан удаа болно. Тэгээд дарханчуудаа тоглолтыг ирж сонирхоорой гэж урьж байна. Бас одоо нөгөө энэ тоглолтыг ирж үзье гэж чин сэтгэлээсээ билет авсан бүх хүмүүстээ бас талархал дэвшүүлье энэ дашрамд. За тэр Гэгээн жимэр гэдэг нэрийг анхаарал татчихна л да. Магадгүй бас урлаг ууран сайхантай холбоотой болов Гэгээн жимэр гэдэг нэрийг хий өгсөн бай. Нэрний тухай бас ярилцъя. За тэгээ Гэгээн жимэр гэдэг нэрийг одоо би өгсөн байгаа. Тэгээд гой гэгээлэг нэр өгье гэж бодож агаад Гэгээн жимэр гэж нэр өгсөн. Энэ бол бит хоёрын аль нэг одоо уран бүтээлд байхгүй. Гэхдээ Гэгээн жимэр гэдэг утгагүй сайхан уран бүтээлтэй болно гэж бодож байгаа. Гэгээн жимэр гэхээр одоо хүн болгон өөр ингэсэн зам мөртэй байдаг тийм ээ. Тэгээ хүмүүсийн одоо тэр сайхан зам мөр нь үргэлж гэгээн байх болтугай гэгээнлүүл ерөөсөө сайн сайхан руу аз жаргал руу амжилт бүтээл рүү хүмүүс тэмүүлдэг болохоор гэгээн жимэр гэдэг сайхан нэрийг өгсөн байгаа. Тэгэхээр энийг хүмүүс бол сайхан гэгээлгээр л хүлээж авах учиртай гэж бодож байна. Ер нь тэгээд хамгийн наадлын одоо жишээгээр бодоход театр руу очих зам мөр хүртэл гэгээн байдаг. Хүмүүс дандаа баярлаж одоо сайхан одоо догтлолоор театрт очиж сайхан юм үздэг. Тэгээд тэндээс хүмүүс урлагийн сайн сайхнаар одоо дуу хоороор дамжуулан сэтгэлдээ гоё гэгээлэг тийм мэдрэмжийг авдаг. Гэж бодож байна. Эрс цэргийн баярын Монгол цэргийн өдрөөр тоглогдож байгаа тоглолт учраас бас энэ чиглэлийн уран бүтээлүүд илүү дуулагдах болоо та бүхний бас сүүлийн уран бүтээлүүд дуулагдах уу тоглолтод одоо тоглогдох уран бүтээлүүдийн тухай яриа те бас урилгаар ямар дуучид ирж хамтран дуулах вэ? За тэгээ мэдээж эрс цэргийн баярын яг өмнөхөн болж байгаа учраас эрчүүдийгээ магтан дуулсан, эр цэргүүдээ магтан дуулсан, эх орноо хайрлан дуулсан сайхан уран бүтээлүүд бол дуулагдж байгаа. За тэгээд дээр нь хэлэхэд манай Монгол улсын гавьяач жүжигчин Бүрнэ Баярагч маань бүсэргийн дууж энжуулахтай яг бит хоёр хамтдаа ажиллаж байсан. Бүрнэ Баярагч маань амьдралаа би чамд хайртай, дэлтэй шүү, хайрын хорвоо, за мөн ээж минь гэд олон сайхан дуунууд уран бүтээлээрээ ард түмэндээ хайрлагдсан ийм сайхан уран бүтээлч байгаа. Дээр нь болохоор Universal Song наадмын одоо шилдэг оролцогч Тэмүүжин маань хуралцсан ирж оролцож байгаа. За бид нар бол сүүлд соёл урлагийн их сургуулийг хамтдаа төгссөн. Нэг басна нэг ангийн 3 гэсэн. За маш их баярлалаа. Тэгэхээр билетийг бол мэдээж одоо хаана худалдаалж байгаа вэ? Холбогдох мэдээлэл хугацны дугаар байвал тас манай үзэгчид мэдээлэхгүй юу? За тэгээ билетийг бол ерөнхийдөө би өөрөө менежер хийсэн байгаа тоглолтынхоо. Тэгээд ерөөсөө хүмүүстэй нэг каснаас биш гадууруудаа өөрсдөө ингээд борлуулад яг манай нэг афишн дээр бол миний очны дугаар байсан. Тэгээд хүмүүс над руу холбогдож билетээ авсан байгаа. Гэтэ касн дээр цөөхөн тооны билет үлдсэн. Ер нь тоглолтын бэлтгэл ажил бол хангагдсан байгаа гэж хэлж болно. За баярлалаа. За ингээд туутахгүй Монгол цэргийн өдөр зэвсэгт түвшний ойн байрыг тохиолдуулсан Гэгээн жимэр хэмээх гайхалтай сайхан уран бүтээлийн тоглолт 16-ны орой буюу Ням гараг бүтэн сайнны орой 19 цагаас ердөө ганцхан удаа тоглогдох гэж байгаа маань. За энэхүү тоглолтыг бас зөвхөн залуучууд маань, нэр зэргийн гэлтгүү бүсгүүчүүд маань, эмэгтэйчүүд маань хайртай хань ижилтэйгээ хамт үзүүл тийм ээ. Хайртай дотны хүмүүстэйг ирчүүдтэй бэлэг болгон барьж үзүүл их гоё сайхан тоглолт юм байна гэж ингэж харж байна. За ингээд Гэгээн жимэр тоглолтод нь Монгол Улсын гавьяач жүжигчин Бүрнэ Баярагчид болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан залуучууд театрын дуучин Ган Чимэг ирс нартаа томоостон амжилтыг хүсье. Та бүхний уран бүтээлийн замд ардан байх болтугай ингээд сүүлийн мөчийг бас танд үлдээж जैन та бас манай үзэгчдэд залуучуудад ирчүүдтэй юм сайхан урайлга маягаар тоглолтын тухай байлгүй юу? За маш их баярлалаа. Би DBS телевизийн хамт олондоо маш их баярлаж байна. Энэ сайхан мэдээллийг авч уран бүтээлийн тоглолтыг маань дарханчуудад ингэж сурталчилж
өгж байгаад маш их баярлж байна. Би одоо хүн болгоныг мэдээж манайх 500 одоо 80 гаруй судалтай манай залуучууд театр дарханчуудын маань бүгдээрээ ирж үзээрэй гэж уриалахаас гадна бүгдээрээ миний энэ бид хоёрын хамтарсан тоглолтын мэдээллийг авсан байгаасаа аваасаа нэг ч хүн гэсэн манай дархны залуучууд театрын дуучин бас ингээд бүрнөө 2 гарагтай хамтарч тоглож байгаа юм байна гэдэг энэ сайхан мэдээллийг дарханчуудад маань түгээж өгсөнд DBS телевизийн ажилсаг уран бүтээлч хамт олондоо маш их баярлалаа. За маш их баярлалаа ганагчтай талархал илэрхийлсэнд ингээд дарханчууд та бүхнийг Нямгаргийн орой буюу 3 сарын 16-ны орой Монгол Улсын гоё жижигчин бүрнээр болон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ган Жимэг нарын хамтарсан гэгэн жимээр уран бүтээлийн тоглолтод урьж байна. Ингээд танд ярилцсан баярлалаа амжилтсан. За маш баярлалаа. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Архины хор уршиг хамаарлаас сэргийлэх, архинаас оюун санаагаа эрхэн чөлөөлөх тухай онцлог лекц 3 дугаар сарын 15-ны буюу Бямбарын 16 цагт залуучууд театрт болох гэж байна. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 2022 оны 46 гэдэг энэ тогтоол байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд ардчнуудад тэмцэх хяналт тамхи аймгийн дэд хөтөлбөрийг батсан байдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархуул аймгийн эсрэг дарганы хамгийн газар Бурхан халдун групп болд сан энэ байгууллагууд хамтраад бол лекцийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Тэгэхээр энэ арга хэмжээ нь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагаас залуучууд театрын их танхимд болох юм. Тэгэхээр энэ арга хэмжээнд дээр за энэ Жавзан дам хотогт төвийн багш гавж Ням самбуу гэж хүн за дээр нь энэ өөдрөг амьдралын гэрэл гэгээ төвийн доктор тийм ээ Ж цогцгоор нар ирж хэлтгэлтэй байх юм байна. Тэр мэдээлэл тавина. Тэгэхээр энэ арга хэмжээнд иргэд та бүхнээс өргөнөөр ирж оролцооч. Мэдээж энэ бясалгалын гэгэрлийн ийм ихтгэл болох учраас та бүхнийг бол өргөнөөр ирж оролцохыг урьж байна гэж. Үн төлбөргөөр нээлттэй бүх хэрэг нээлттэй гэсэн. Тэгэхээр энэ арга хэмжээ маань үн төлбөргүй нээлттэй чиглэлтэй явж байгаа. Хүн болгон оролцох юм болно. Хөтөлбөрийн дараагийн мэдээ 2025 оны 1-р улирлын төрийн албаны ерөнхий шалгалт Дархан Улаамагт зохион байгуулагдлаа. Төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилготой төрийн албаны 2025 оны 1-р улирлын шалгалт өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 12-наас эхэллээ. Энэ удаагийн шалгалтанд Дархан Улаамагаас 142 иргэн оролцохоор захимаар бүртгүүлсэн байна. Шалгалтад зохион байгуулах комисс шалгалтанд оролцогчдыг 6 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ. За салбар зөвлөлөөс 2025 оны 1-р улирлын төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж байна. За энэ удаагийн шалгалтанд нийтдээ аймгийн хэмжээнд 142 иргэн бүртгүүлсэн. За шалгалтанд бүртгүүлсэн иргэдийн тооноос хамраад салбар зөвлөлөөс шалгалтыг 12-13-ны өдөр 6 ээлжээр зохион байгуулна. За дашим дэлгэц төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтын үндсэн гол зорилго маань ерөнхийдөө төрийн албанд ажиллах иргэдийн нөөцийг бүрдүүлэхийн зорилготой шалгалт байж байгаа. Тэгэхээр ерөнхий шалгалтын нөөц тэнцсэн иргэд маань за 3 жилийн хугацаанд нөөцөд бүртгэлтэй байна. За энэ хугацаанд албан шалгалтын тодорхойлолтын дээр заасан мэрэгжил тусгай шаардлага хангах юм бол төрийн албан хаагчийн тусгай шалгалтыг өгөөд ингээд төрийн жинхэнэ албан хаагч болох бүрэн боломжтой байж байгаа. Захим шалгалтад Дархан Улаамгийн засаг даргын тамийн газрын шинэ байранд захим шалгалтын танхимд зохион байгуулагдаж байна. Үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэх хүрнэ. Үзэгч та бүхэндээ нэгэн хэрэгцээтэй онцлог мэдээлэл хүргэх гэж байна. За энэ юу вэ гэхлээр Дархан хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүх бараа 3,000, 8,000 Sky Home дэлгүүр 100,000 төгрөг дутамд худалдан авалтын буюу суглааны эрхийг олгоод 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүгд найрамдах Тэдард улсын Хөх хот Жинийн аялал буюу миний аватараар аялах эрхийг 5 хүнд олох гэж байгаа юм байна. За энэхүү суглаатай худалдаа маань өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд та бүхэн Sky Home Shop дэлгүүрээс хүссэн бараагаа 100,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд энэхүү суглаанд оролцох бүрэн боломжтой болж байгаа юм байна. За энэхүү суглааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн за Facebook пэйж дээрх Sky Home төрөлцсөн барааны дэлгүүр гэж ороод харах боломжтой. За Sky Home дэлгүүрт бол та бүхэн хятадын үйлдвэрийн үнээр гэр ахуй хүүхдийн тоглоом, галтгооны хэрэгслүүд, багаж хэрэгслүүд, хүүхдийн тоглоом, ер нь таны амьдралд хэрэгцээтэй бүхэл зүйлийг нэг дор төлдрүүлсэн гэдгээр онцлогтой байгаа. За энэ дэлгүүрийн тухайд хамгийн одоо хямд үнэтэй бараа нь 1,500 төгрөгөөс эхэлж байгаа бол хамгийн үнэтэй бараа нь ердөө 35,000 төгрөгөөр худалдаалагддаг. Ихэнх бараа нь ердөө 3,000, 8,000 төгрөгөөр та үнийг насах шаардлагагүй бүх бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой бичигдсэн байдаг гэдгээрээ давуу талтай байгаа. За ингээд нийтдээ 5 ацтнаа 100,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн хүмүүс дундаасаа
суглааны байдлаар тодруулах гэж байгаа маань. За ацтай 5 хүн маань ийхүү миний аватаараа аялалд 3 өдөр 2 шөнө яваад ирэх юм байна. За ингээд та бүхэнд 100 сая төгрөгийн худалдан авалт хийж суглаатай, хямдралтай энэхүү худалдаанд оролцохыг урьж байна. За хаягийн тухайд шин дархан хуучин авто багцаал гэж бид бүхний яригддаг буюу яг залуучууд театр комфортын одоо замын эсрэг талд байрладаг арвин од авто сургууль байгаа ягаан өнгөтэй барилга байгаа. За энэ ягаан өнгөтэй барилгын дээшээ шатаар гараад 2 давхар тэнхүү том толбоц та бүхэндээ 9 бараа бүтээгдэхүүний чинь Sky Home дэлгүүр худалдаалж байгаа шүү. За бид та бүхэндээ хаягийг нь илүү тодорхой байдлаар танилцуулж байна. За биднээсээ эсрэгт бол залуучууд театр харагдаж байна. Та бүхэн яг энэ Парк Таунныгийн хажуутлын буюу яг энэ хуучин авто багцаалыг тойроод одоо тавьсан байгаа. Барилгын ажлаас хамгаалсан хашаа энэ хоёрын голын замаар туслах замаараа орж ирнэ гэсэн. За ингээд замаараа яваад зүүн гартлаа жоохон дагаад явах юм бол энд яг энэ арвин од ХХК авто сургууль гэсэн бичгтээ 2 давхар юм тод ягаан өнгөтэй барилга байгаа. За яг энэ арвин од сургуулийн төв ингэ шилэн нүртэй хаалгаар нь ороод яг таны баруун гарталд бол шат харагдаж байгаа. Ингээд шатаараа та дэшээ өгсөд 2 давхарт гарах юм бол бүх бараа 3000 8000 Sky Home дэлгүүр та бүхнийг хүлээж байгаа шүү. Үзэгчтэнд одоо комфортын төв замаас Sky Home дэлгүүр рүү явганаар дүц зорчих замыг харуулж байна. Та комфортын төв замаас энд харагдаж байгаачлан отч манал эмнэлгийн хажуугаар орж эмнэлгийн араар явснаар ариун од сургуулийн байр буюу Sky Home дэлгүүртээ зочлох боломжтой. Дэлгүүр төв шатаар нь ороод 2 давхарт байрлаж байна. Та бүхнийг Азийн тэнгэр ивэх болтугай 100 сая төгрөгийн худалдан авалт хийгээд хөх од жинийн миний аватар руу аялах супер азны нэг болоорой. Та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээлэлээ танилцууллаа. Харин одоо Дархуул аймгийн Дөрвөн Сүмдийн болон Сэлэнг Төв аймгийн төвүүдийн цагаагаар мэдээллийг үзүүлэх гэж байна. Хөтөлбөрийн баасан гарагийн дугаар энэ дөрөд өндөрлөлөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн бэмд нэм гарагуудад бидний бэлтгэсэн 7 хоногийн тайм хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй. Баяртай сайхан амарцгаарай.